Teens Talk подкастын маань 2 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ дугаарт маань энэ ирсэн байна. Ойрын үеийн уран бүтээл, бизнес яриач. За, бизнесийн хувьд бол ер нь бол тогтмол гой хувцснууд оруулж ирэхийг хичээж байгаа. Тэгээд яг би өөрийнхөө сонирхолд нийцүүлж авчирдаг. Тэгээд тэр сонирхол маань бас бусад олон охтуудад таалагдж байгаад бас би айгүйх баяртайгаа. За, уран бүтээлийн хувьд гэх юм бол би саяхан Dream Mother гээд ээжийн тухай шинэ дугаар гаргасан. Тэр маань болохоор ингээд бүтэн яг юм компьютер графикаар хийгдсэн. Тэгээд зарим хэсгийг бол парк дээр бичээ тэрнийг ингээд яг юм бүгдийг гоё өөрчлөөд айгүй гоё осоо ер нь. Би бас үзсэн үнэхээр гоё осоо. Тэр клип амар гоё. Баярлаа. Тэгээд надад болохоор яг тэрнийг бол өмнө жилийн 4 сард бичсэн аахгүй юу. Тэгээд клип маань бол сайхан гарсан. Тэгээд яг клип нь бичигдээгүй зөндөө олон гоё дуунууд хүлээж байгаа. Тэрнийг бас тун удахгүй та нартаа хүргэх болно. Тун удахгүй шүү. Тун удахгүй бүр миний дуу ерөөсө cover биш манайхаа өөрийнхөө гоё дуунуудыг хүргэнэ. Өөр амар догтлоод байгаа. Тийм энэ ч маань сүүлийн үед бол өөрийнхөө дуугаа гаргаж байгаа. Тийм сүүлийн дуу маань л яг cover дуу байсан. Бүр дээр үед яг бичүүлсэн байсан болохоор одоо бол ер нь яг өөрийн гэсэн дуунуудаа сайн түлхүү гаргаад явъя гэж бас би бодож байгаа. Клипээр гарч байгаа улаан үс чинь бүр үнэхээр гоё байсан. Бүр баярлалаа. Яасан гоё. Хоёлоо одоо энэс сууж үзье заяа. За тий. Энэ болохоор Daido гээд Японы газтай желитэй ундаа. Желитэй юм гоё. Харин айгүй олон зүйл багтаасан унтаа. Гэтэ энийг заавал сэгсэрч хэрэглэнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр хоёлаа 10 биш 15 сэгсрээ. За тэгээ 15. Маш хүчтэй шүү дээ. За 3 2 1 1 2. Энд тэгээ газтай гээд дэш нь ингээ бусмис бичлэхгүй тий. 13 10 яа. Үгүй. Желитэй болохоор тэхгүй хаа. За. Яа. ASMR хийж байгаа. Кул. 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 Яа тэгээд чи одоо энэ дээр одоо ингээ кул гэсээр байгаа. Одоо би ингээ дараа явж байхдаа ч юм уу мэдгүй заавал кул чи заавал хэлнэ. Хажууд байгаа хүн нэг үг олон хэлээд хараад амин зөвшөөрлөлтөд. Тэгээ за. Оноо гэж шүү. Амар газтай би газтай ундаад үнэхээр хайртай. Би газтай ундаа эсвэл желид бүр обсесс. Желитэй болохоор өстой гоё юм байна. Тэ желитэй газтай ундаа хэрөөсө төсөөлөхдөггүй байсан. Айгуу гоё юм байна. Харин тийм байна. Би энэ бол дараа авч идэх юм байна. За. Энэ оноо өгөхөөр 10-аас 13. Би 13 настай. Тэгвэл би 14 настай. Тий, тоглооч байгаа юм байна. Ер нь бол 10-аас 11-ийг өглөө би. Ер нь бол ууж үзэхэд тийм хэрэгтэй. Тийм ууж үзэх хэрэгтэй л юм байна. Ер нь бол амттай шууд орох юм байна. Би бас усан зүн амар. Дуртай. За, хоёлаа одоо энэ подкастаар болохоор юу ярих вэ гэхээр одоо өсвөр насны охтууд чинь өөртөө зарим үе итгэлгүй болчихдээ шүү дээ. Одоо нөгөө өсвөр нас руугаа шилжиж мэлжээд итгэлгүй болдог шээ. Тэрний тухай ярина. Ер нь бол өөртөө итгэлгүй болж ирсэн өсвөр насны дээр ирээд. Зөндөө би одоо ч надад тийм юмнууд зөндөө гардаг. Хизээд дуусах нь сайн мэдгүй. Энэ удаа хэр удаа үргэлжилдэг гэдгийг ч бас сайн мэдгүй байна. Чам тийм гарч ийн үү? Надаа юу? Надаа ер нь бол гардаг. Тийм. Гэтэ одоо бол гайгүй болцоод байгаа болохоос биш нэг жилийн өмнө 20 жилийн өмнө юм уу? Ер нь бол нэлээд гарч байсан. Юун дээр түлхүү гарч ин зам дээр? Би ингээ хитрхээ тунхайсан. Тийм. Тэрнээс болоод айгүй итгэлгүй юм өмс. Ер нь бол өмсөн л доо. Гэтэ ерөнхийдөө бол нэг амар өөртөө итгэлтэй бол өмсдөггүй байсан. Тийм. Ер нь хитрхээ тунхаагаас болоод өөртөө итгэлгүй болж байсан. Яг гэвэл би ер нь бол нэг юм мэддэггүй байхгүй. Гэтэ юм мэддэггүйгээ битэн муу хөвгт гэж бодоорой. Би юм мэддэг. Гэтэ ер нь бол гадаад одоо бэлэн зэлэ хоол моол тиймэрхүү юм бол идэж чаддаггүй байсан. Тэр нэгтэй бас сайн тал байна тий. За чиний хувьд хамгийн анх ер нь юунд өөртөө итгэлгүй болж исэн бэ? Яг хамгийн анх гэж бол хэлж мэдгүй байна. Миний хацар амар бондгоор ер нь нэлийн турсан ч гэсэн хацраараа бол яаж шсан ч сайн турч чаддаггүй байхгүй юу. Тэрэн дээр амар insecure байгаад идэг.
өөр мэдгүй ер нь тэгэл нүр мөрөн дээр жоохон юм гарч мараад эхлэх юм бол шууд амар гутарчдаг. Тийм үү? Тийм. Тиймэрхүү тал дээр ер нь бол яг одоо шууд бас бүгдийг хэлэх гэхээр яг шууд бүгдээрээ бол орж ирэхгүй. Ерөнхий иймэрхүү зүйлүүдээр нэлээ. Ер нь бол мэддэгтэй өөрөө. Аха. Тэгээд яг тайлбарлаж чадахгүй. Тэгээд яг тэнгууд яг тэрэн дээр амар insecure байж хахад одоо хоёлаа ч нэг ийм контент бүтээгч ер нь одоо ингээд бичлэг хийдэж тэрний доор ингээд чи юм байна, чи тийм байна, тэр чин тэгчэж энэ төр гэх тэнгууд бүр гэл ингээд бүр тийг явцдаг. Тэрийг уншаад бүр илүү гутраал авчдаг тий. Намайг ч өөхтөө ямар ясан бэ гэлтэх болоход oh my god л хэвчдэг байсан. Одоо тэгээ яах вэ? Миний асуудал биш. Яг миний асуудал л та. Гэтэ би өөрөө юм болоогүй. Болъё гэж болоогүй тий. Тэр нь л айгүй өөртөө итгэлгүй болдог байсан. Тэгээ өөр юун дээр итгэлгүй болж исэн юм бол юужлээсэн гардгийн. Гэтэ би тэрийг яг одоо л уурч яг нэг тийм тогтмол нийгэмнүүд байгаад идэг тийм байс хийж байгаа л нийгэмдэр заавал яг тэгчээд идэг. Батга бол яалчгүй л их үнэхээр амьдралын дайс мэд нүрээ буцсан ч ингээ гараад ингээд харагдах учраас насны охтод юу нь бол батга гарахаар их гутардаг юм шиг үлээ. Тийм. Миний хат яг одоохондоо бол гарч ирээгүй байгаа. Арсандаа сайн тохирсон юм хэрэглүүл. Би ер нь одоо пижон тийс энийг эднүүсийг хэлэх хэрэглэж байгаа. Хоёул одоо скин кэр хий. За. Энэ болохоор батганы эсрэг тонер байна. Энэ болохоор батганы эсрэг тос байна. Тэр серум байна. Тэгэхээр би хоёул тонероо дүрлээ. За. Чи ер нь өөртөө итгэлгүй болоо яаж тэрийгээ тэгэл ах уу. За. Даван туулсан бай. Тэгэл нэг өдөр нь гониглал нөгөө өдөр нь тэгэл талан дараал ер нь би ахлараа гониглах хэрэгтэй. Би ер нь айгүй хөөрөх штэ. Ер нь өөртөө л таалагдж байхад олон штэ. Ер нь батган хүмүүс таалагдах муу гэж. Хүмүүс таалагдах бүр ингээ зориулаад төгс байх албатай мүү. Ер нь хүн чинь төгс байна гэж байхгүй гэл. Тэгэл сайхан өөртөө сайхан тэгэл сайхан үг хэлж байгаа л. Тэгээ би бас нэрээ өөрөө яг юм тэмдэглэл хөтэлдэг болж байгаа сүлээд тэнгууд ингээд ямар нэгэн болохгүй юм ямар нэг тийм хэцүү санагдсан юм шууд бичих юм бол гээд амар гоё тайвшраад надад ер нь бол тийм тайвшрах арганууд бас байдаг би тэгээд бас богд уулаас гараад байгаа сүлээ үед тэнгууд ингээд яг ингээд гарч явах юм нэг гарсан байлээ те надгүйгээр нэг сандалнууд идэх штэ ингээд хөвтдөг юм шиг тэрэн дээр ингээд дээш хараад хамаг юм болгодог тийм бүр харин өөртөө маш их ярилцдаг. Тэгэл бүх юм сайхан болоод бодог да. Нэг бол тэмдэглэм тийм бичнэ. Чи яаж одоо аргалж байна да? Би аргалах гэхээсээ илүү өөр хичээсэн юм уу? Тэрийг засах гэж. Маш их зүйл ийдсэн. Өөрөө би ер нь идэж чаддаггүй биш. Идэхээс жоохон айдаг байсан. Би бол энэ глоу хийсэн гэл. За, юу ч гэсэн идэж сайхан буцаад ер нь бол тэрнийгээ даван зассан. Би бүх зүйлийг идсэн. Одоо би 10 ил нэмсэн байгаа. Батга матхан дээрээ жоохон insecure байдаг хүмүүс байвал батга бол арилна манайхаа арьсандаа тохирсон та нар юм олж чадах юм бол та нар пижонтын сэргэлээд үзэх хэрэгтэй бас. Тэгээд энэ арьсандаа тохирсон юм хэрэглүүл угаасаа батгах чинь байхгүй болоод өгнө. Чи ямар үед яг тэгвэл өөртөө бүр амар ихтгэлтэй болдог вэ? Ер нь бол ингээд намайг муулдаг гэхээсээ илүү дэмждэг хүмүүс амар илүү их байдаг. Тэгэл хэрвээ намайг жоохон муусан комент авах юм бол доор нь намайг өмөрөөд чиста манай энжиг юу гэдэг байгаа чиста өөрөө гачин профайл хийж зураг хийдэг байл. Намайг айгүй гоё өмөрдөг заяа. Тэнгүүд ингээд нөгөө талаараа тайвшраад тэгээд айгүй гоё ялдаг. Тэрнээр бас тэгтээ яг бүр өөртөө ихтэй болно гэж бас хэлэхгүй юм байна. Даван туулж чадсан үедээ л өөртөө ихтэй болох юм байна ер нь бол. Гацраа бол би арай даван туулж амжааг байгаа. Батгаа бол ер нь л хаяада ингээд сайхан хэвтэй үе байдаг. Би ингээд хичээлдээ явахдаа би ер нь өөрийгөө айгүй гоё явдаг байхгүй юу? Гэтэ нэг амар зарим өдрүүд залхуурахаараа тэгээл ингэсгээл явчихдаг байхгүй юу? Залхуурахгүй үедээ би 5 цаг тусаал, нүур амаа будаал, үс гизгий анзлал. Ер нь бүтэн 2 цагийг өөртөө зарцуулдаг. Нэрээ бас байнга бах би. Хөөрхөн болсон үедээ нэрээ амар үрт итгэлтэй болчдөг тий. Нүур амаа будаал амар гоё хөөрхөн очихоор нөгөө гэтээ яг манай бусад бүлгийнхаа чи бас бүх хүүхдүүд тэгж явахгүй штэ. Тэгэхээр би бас арай л амар хэтрүүлээд ингээ хувцалж байгаа юм болов амар хэтрүүлээ бодчих юу гэл ер нь л тэмдэж жоохон санаа зовоод идэх байхгүй юу. Гэтэ би бол тэмдэр нэх
амар бол санаа зовдөггүй л тэгтээ жоохон санаа зовдөг. Тийм үү. Яг тийм нэрээ яг ингээд бодолтой амар төгс болоод яг юм юу н арьс маань өөрөө гоё байх үед амар гоё болдог тий бодол. Тийм. Гоё чигшсэн үед амар гоё болдог тий. Тийм үед амар ядарсан үед ингээд ерөөс бодож шингэдэггүй шүү. Анха барзаагаад байдаг амар. Барзаагаас нэр амар заваа юм болдог. Гэтэ амар сайн амраад өөрийгөө амраавал батгч байхгүй бол дүүрч амар гоё бодогдно. Гоё бодогдно. Гоё бодогдно маш сайн шингэдэг. Гоё шинэ ав завхараас тий. Йоо. Амар сайхан бол шопинг хийгээ гарахтаа бүр амар гоё. Өөс дараас нөгөө авсан хууц мөн авсан нүрнийхээ юм юмыг ашиглаад би ч амар хөөрхөн гэл. Чиний ер нь бол өдрийг амар гоё болгодог зүйл юу вэ? Зүгээр өглөө босоод ингээд байж хат чинь тэгэл хинийн гоё хөлтөг ч юм уу. Өдрийг хамгийн гоё болгодог хоёр зүйл байгаа. Би өөр бүтээлтэй ажиллах юм бол бүр ингээд надад үнэхээр гоё. Ямар ч өөр бүтээлгүй ингээд яг юм гэртээ байсан өдрүүд байдаг шүү дээ. Би бүр амар тэнэг мэдрэгдэг бүр амар муухай байдаг. Тийм болохоор аль болох юм өөр бүтээлтэй, өөртөө ашигтай хийсэн өдөр бол бүр үнэхээр гоё байдаг. Тэгэд өглөө бас хүнээс сайхан амарсан уу, өглөөний мэд энэ төр гэж сонсвол амар гоё байдаг. Тэгвэл гоё өнгөрөн тэр. Good morning. Good morning гэж зүгээр амьд байгаа гүгч шалгасан. Тэгвэл жоохон муухайхаа. Харин тэгвэл муухайхаа. Хоёулаа одоо макарон идэх үү? Сая ингээл ярьж байгаа ингээд амар хараад байлаа. За үнэхээр царайлаг макарон байна. Тэгээ бас өнөөдөр найстаа зориулаад macarons and more гэдэг газраас амар гоё хөөрхөн макарон авчирсан. Баярлаа. Гэтэ энэ бүр үнэхээр царайлаг ёо. Энд идэхээс баг хайрс байсан байгаа юм шүү дээ. Та бүхэн энийг хардаа. Йоо, cute. Энэ яг хөөх, энэ яг гинэ юу гэж ярьдаг. За, гэтэ бүр үнэхээр гоё амттай юм. За, идээд үзье. Амар голынхыг амар тэгж авлаа те. За, энэ хөөрхөн ч юм уу. Би хараа юм гоё blueberry-тэй. За, энэ болохоор юм баавгатай юм байна. Би энэ яг дундлах крем бас энэ хоёр нь бүр үнэхээр одоо юу гэмэ амар гоё үнэтэй амттай гэх юм уу. За эхлээд маш гоё амсан хоёлаа. Маш гоё амсан. France маягаар. Oh my god, шоколад амар гоё юм бэ. Шоколад уу ёо. Шоколад. Бэс эндээс аюух макарон Прада чангалуусныхаа дараа орж ирдэг ус. Угаас аягүй дуртай. Би blueberry-тэй төрлөсөн бүр угаас аягүй дуртай. Апро зүг ямар вэ? Жохон зүмээр сайдаад байгаа ба. Би чамаас ер нь бол гоё. Жохон өвдөн тэгтэй. Тэгтэй гайгүй. Гоё болдог тийм. Чамд амар гоцгож байна. Баярлаа. Тэгэд харж байгаа ч энэ зөвхөн хойл өсөд ярьсан байгаа. Хавар. Үсээ баагүй шүлжгөө усгүй. Би өдөр юу яас үтсэн. Тийм ээ, чинь бол хавар. Зарим макаронууд ингээ өөр өнгөтэй байдаг мөртлөө яг нэг амттай байдаг. Энэ макарон болохоор энэ одоо ингээ шоколадтай бүр үнэхээр гоё шоколад хамтагдаж байна. Чамайг одоо ингээд санал бодлоо одоо ингээд гэр бүлтэйгээ хуваалцах чинь чамайг юу н хэрхэн ханддаг вэ? Ханддаг яг уу ингээд яаж үлээж авдаг вэ? Яаж үлээж авдаг вэ? Бид нар ер нь хоорондоо их нээлттэй хүмүүс л те. Бас манай гэрч яг тийм амар том асуудал гараад байдаг юм аа. Тэгээд ер нь хоорондоо ярилцах юм бол амар сайн ойлгодог. Манай ага яг л эмхтэй юм шиг намайг амар сайн ойлгож өгдөг. Агаа бүтээр ярилцах юм бол бас амар сайн ярилцдаг зөө. Манайга яг эмхтэй их чиг л надад гоё ярилцаж өгдөг. Манай гэрийнхэн ер нь бол айгүй сайн гоё үлээж авдаг. Миний санал бодлыг дэмждэг бүр шууд нэг тавьдаг. Чи тэгэж одж ивэл чи тэгээд хийчих. Чиний хэлбэр бид нэр тэр чин таалагдахгүй байвал наадхаа ингэ болчих чи наадхаа ингүүл ингэж гэл. Юу нэ хийгээл лөө. Хүснээ хийгээл. Хүснээ хий. Танай гэр бүл яаж үлээж авч байна? Манай гэр бүл яг чам шиг ингүүл ингэж чи ингэж удаж ивэл тэг гэл. Хүснээрээ л хийгээл. Тийм. Ингээд манай найзууд дунд ч гэсэн ер нь өөр гэр бүлүүдэд бас юм зөвшөөрдгүү хүсэл мөрөөдлийн дэмждэггүй бас зүйлсүүд зөндөө байд юм биш чи тэр тал дээрээс юу гэж бодож байна? Эцэг ихэ сонсдоггүй гэл гэж бодож байна. Сонсоод үзвэл зүгээр ах гэж бодож байна гэж юу? Тийм. Ер нь сайн ярилцаж л үзэх хэрэгтэй тий. Зүгээр ярилцгаа үгүй наа чин тийм биш гэд шууд тэгээд хайчвал бас. Дахиж юу ч хийх хүсэлгүй болчихно бүр. Харин тийм. Чи ер нь штэ би яг ийм хүн болохын тулд хичээж байгаа. Яаж хичээж байгаа бас
Тэрнээс яг ямар үлгэр жишээ авч байгаа гэл тэрнийхэн талаар ярьж хоёлаа тэрний талаар ярьж. За надад бол үлгэр жишээ авах хүн бол зөндөө байна. Нэгт бол би ээжгээ мундаг эмэгтэй болохыг хүсдэг. Манай ээж айгүй хүчрэхэг 3 хүүхдийг өсгөж яваа. Айгүй мундаг эмэгтэй. Тэгээд бас айгүй тийм хүнийг хайрлах гэсэн сэтгэлтэй, инэрэнгүү, тийм уян хатан мундаг хүн байдаг. Тийм болохоор юуны төрөнд би ээжихээ аюу тийм гоё зөв хүн болъё гэж бодож байна. Хоёрд гэх юм бол celebrity хүмүүсээс бол зөндөө хүмүүс агаад жишээлбэл би Лиса эгчиг болохыг хамгийн хүсдэг. Тэгээд бас аюу эгчиг болохыг амар хүсдэг. Дуулдаг бас хажуугаар нь жүжиглдэг болохыг айгүй хүсдэг. Аюу эгчийн тоглосон кинонууд бүгдээрээ амар гоё байдаг тийм. Яг тэр шиг би юм гоё кинонуудад гоё дүр бүтээхийг бас айгүй хүсдэг. Тэгэхэд нэрээ гаргасан тийм. Тэгтээ амар гоё дуулдаг. Яг тийм хүн болъё гэж. Ер нь Монгол инфлюенсерүүдээс за миний хувьд Монголоос гэх юм бол Урал багч. Урал багч өстэй гоё ягч. Би бүр Урал багчтай бас хөрхөн дотн мэддэг. Тэгээ тэнгууд бүр үнэхээр гоё эмэгтэй бүр гаднаасааж дотроосааж аягүй үзэсгэлэнтэй эмэгтэй байдаг. Тэгэхээр Урал багч болохыг аягүй үсгээ. Тэгээд аягүй гоё дуулдаг. Дуунууд нь аягүй гоё. Урал багч болно. Тэн дуулдаг. За миний хувьд celebrity юу? Гадаадаас гэвэл энэ бол зөндөө л байгаа л да. Харин ер нь зөндөө байгаа тий. Би бас Лиса эгчиг амар дэмждэг. Яа, үнэн гоё. Би яг баг байхдаа би яг Лиса эгчиг бүр яг ийм гоё чолгтой болно гэж боддог байсан. Би яг үнэхээр чолг хийлгсэн. Бас шингэн шалгтай байж бас үзээ. Би өтгөж чолг хийлгсэн шүү дээ бүр. Шингэн байтгаа өтгөний хийлгсэн юм яах вэ? Тэгсэн чи би бүр яг ямаа шиг харагдсан. Ямаатай ягаад тий. Тэр үеэс хойш ээж намайг жоо одоо ахиж үсээ гэж цоол тавиулахгүй шүү. Би ихтэй тэр үед үнэхээр амар харагдчихсан л та. Гэтэ одоо бол зүгээр л тээ өгнө. Ер нь чи Лиса эгчиг болохын тулд чолтноос өөр юу хийсэн бэ? За чолтноос өөр бүжгэлэх хоббитой шүү дээ. Тий. Оригин нэрээ анх лайкигаар найзалж байсан. Лайки дээр дэндүү бүжгэлдэг. TikTok бүжгэлж. Амар бүжгнүүд хийдэг байсан. Селена Гомес. Оо. За би бол аюу эгчиг болохын тулд айгуу бас өөрийгөө жоохон багаар айгуу тийм зүтгүүлж байгаа. Бол мэдээж дууныхаа хичээлийг таслалгүй мундаг явж байгаа. Шин тийм юугаа чадваруудаа нэмэгдүүлж байгаа тийм шүү дээ. Тэгээд бас би ч бас жоохондоо бас нэг хэд хэдэн кинонд тоглож исэн юм а. Тэгээд ер нь анх би жүжигчин болно гэж бас жоохон боддог байсан хгүй. Тэгээд яванда дуулаад ирсэн нөө. Тийм. Тэгээд би том болж байгаад гоё аюугчгээ бас гоё кинонд тоглохыг хүсдэг. Би Селена Гомезийн кинонууд нь бүр үнэхээр гоё. Өөрөө яаж яхад амар хөөрхөн. Харин тийм. Бүр үнэхээр хөөрхөн байсан ч байх. Тэгээ одоо хүртэл хөөрхөн л дөө. Гэтэ би Селена Гомезийн хичээг көдөөс нь орсон гэж бодсон чи тэр дугаас бүхэн орж байдаг. Different юм байсан бэл. Би бүр дотроо хүш ямар хитах юм бэ гэл. Би бас Билла Айлиш шиг зинхлээд орч амар их байлжсэн. Хүүе гэдгсэн чинь. Бас байсан юм уу? Харин тийм. Тэгсэн чинь бас бүх хүмүүсийг. Гэтэ бүр Селена Гомес ихч бүр үнэхээр гоё бүжгэлдэг. Дээрээс нь амар гоё жүжиглдэг. Ер нь л айгүй төгсөгч. Тэгээ Монголоос гэх юм бол Наран Сулуун гихч Ундармаа ихч хоёр шиг болохыг хүсдэг. Ундармаа ихч. Ундармаа ихч бүр яг ингээд яг л амар гоё байгаагаар байдаг. Гэрэл цацруулсан биш гэж яг тийм. Яг ингээд бүрстэй жүжигчин хүний тийм 10 эдэн мэлцэх ер нь бол бүгдийн агуулсан шин чанартай бүр үнэхээр үзэсгэлэнтэй юм ихтэй. Наран Сулуун ихч ч гэсэн ялгаагүй бүр үнэхээр гоё сэтгэлтэй. We love you. Уран улбагч and Ундармаа Наран Сулуун гихч. Зүрх. Энийг төрхийн болохоор Батганы эсрэг тус. Хоёлаа ямар азгүй юм бэ? Наадах чи төрхээс өмнө уг нэний төрхтэй чи юу нэний төрхчээ. Энэ Батганы эсрэг да. За чи нэрээ boyfriend entertain болж гэнэ үү? Хүмүүс нэр амар их асуудаг шүү дээ. Boyfriendтэй танилцээ хөөрхнөө гэж мөрнө. Яа чи бүр хамгийн итгэлээ дээр хамгийн хөөрхөн охин Лисагаас ч хөөрхөн. Тэгсэн байдаг ш та юу хүмүүс нэрээ бас нэг тийм нэрээ бас нэрээ тийм ч юм уу Өө за баярлаа мэднэ гэж авлаа. Ерөөсөө мэднэ энэ гэж бодож байгаагүй шүү. Тийм шүү. За энэ чигээр өглөөнээр сарчилгаа яг юунаас эхлээд юунаас дуустдаг вэ? За ерөнхийдөө бол арьс арчилгаа гэдэг нөр
Би яг өглөө амар нойрмогод болохоор яг тийм сайн бүтгэн скинкерээ хийж чаддаггүй байх гэж өөрийгөө бас бодоод байгаа. Хаяада залхуураад барыг юм төрөхдгөө маас тэр маань миний айгуу сул тал. Тэгээд орой бол яалчгүй зоолттой скинкерээ хийдэг. Би өглөө басаад нүрээ угаасаа мэдээж угаана. Би энүүгээр угаадаг. Тэгээд энүүгээр угаасаан дараа угаасаа мэдээж шүдэ угаана. Тонико түрхэн. Тэгсэнхэн ар дээр би энэ серумыг түрхэн. Тэгээд энийгээ түрхэн. Энэ серум гэхдээ айгуу олон төрөл хийдэг юм байна. Энэ хоёр төрлийн яа. Аль энэ хоёр уу? Энэ болохоор юу? Энэ болохоор юу ч лээсэн ягаан би ла мэднэ. Цайруулдаг. Оо, цайруулна. Тэгээд энэ болохоор чигшүүлнэ. Тэгээд бид энийг тэрнийхэн дараа нарны цусоо түрхээл тэгэл ер нь будалтанд орчдөг штэ. Аа, за. Орой бас ялгаагүй л дээ. Ахаад л угаана. Тэгэл нарны цусоо орой түрхэхгүй л дээ. Тэгэл ер нь би оройныхаа маскыг түрхдэг. Пижон надаа энэ унтлахын маск амар таалагдсан. Чи нэг хэрэглээд үзсэн юу? За тгий. Заавал хэрэглэж үзсээрээ. Хэрэглэж үзэхгүй болчиход надаа хайргүй шүү. За. Би заавал хэрэглэж үзнэ. Хоёулангийнхан дунд дурсамж эсвэл инээдтэй болсон явдал байна уу? Чи санаж гин үү? Надад лайкигаар танилцсан амар инээдтэй санагдаад байна шүү. Яагаад яаж явж байгаад харин тий лайки хийдэг байх бас хар бараан дурсамж үзэн даа. Яа, би энэ жигүүр дандаа тоглолтын дээр хардаг байсан л да. Тэ тоглолтын дээр л хардаг байсан. Тэгээд би бас сүүлийн зурагтнаас л их харж байгаа. Тэгээд надгүй парк марк ороод яваад тах шиг байсан да өөр. За, сэдвээ өөрчлөе. Би одоо гоё тос төрхий би сая серум мэдрүүч гэсэн. Тийм штэ. Тий. Энийг төрх. Энийг төрхээрээ. Би чам нэрээ нэг скинкер анх хийх жахта амар тэнийг энд болсон юм ярих уу? За. Чи битгий хүн амьтанд хэлээ яваад байгаа. Би ингээд анх нөгөө гэл угаагч гэж авсахгүй юу? Тэгэд гэл угаагч гэж бодоогүй гэл гэдгийг уншаад нүрэндээ төрчихсэн. Тэгэхээр тийг хонж бодоо. Хонцсон бүр. Тэгээд араас нь моснуудаа түргээ тэр жоохон бас тийм болж исэн. Тэр ер нь одоо яг нүрээ будаж эхлэх байгаа, арьсаа арчилж эхлэх байгаа хүмүүс танд юу гэж хэлмээр байна. Гэтэ яг үндэ би яг ингээд арьс арчилгаагаа хийж эхлэе гэхээр яг үндэ яг хаанаас эхлэхийг мэддэггүй байсан. Эхлээд яах энийг түрхэх юм уу? Эхлээд энэ блашаа түрхэх юм болов яа гэм бол би бүр амар мэддэг байсан. Тэгээ TikTok ухаж байгаа л мейкап туториал. Ахаа ёо тэгж байгаа л би мэддэг болсон. Тэрнээс бол манай хүүхдүүд бол мэддэггүй юм билээ шүү дээ. TikTok-оос яг нэрээ хамгийн өнөөдөр сурдаг те. Гэхдээ яг TikTok-од үнэхээр 100% итгэл хэрэггүй юм билээ шүү. TikTok-оос ингээд би бас аахгүй минь нүдний доор нэг юм өвдөг гараад удцсан. Тэгээ тэр нь ингээд тэрнийг би ингээд TikTok-оос хайж байгаа хөө өвдөхгүйс болохоор нь зүгээр л TikTok-оос яадаг юм бэ гэдээ хайгаад үзэн чинь наа ч өөрө ингээд алга болчихно юм юм те. Тэгээд тэр ч өстө худлаа байсан билээ. Тийм би имлэг татаж хаглуулж зүгээр болсон. Арьс арчилгааны хувьд ч гэсэн TikTok дээр юм худлаа юмнууд бас зөндөө байдаг. Хак мак гэсний амар тийм тослыг фөмтэй холсноо төрөж мөрөхөд амар солиотой маш гоё юм аа гэж хэлсэн. Тэр нь болохоор харшлаг үсгэж мүсгэцдэг хэцүү шттэ. Тийм TikTok-од итгэх биш яг юм мөрөгжлийн газар одоо онцлуулаад тохирох бүтээгдэхүүнээ аваад тий одоо өсвөр насны хүүхдүүдэд миний бодлоор л пижантис эхлээд хэрэглээд үзсэн зүгээр ах гэж бодож байна. Харин сайн чигшүүлдэг тий. Би бас анх нүрэ бодож байхдаа бас л том пудр 50 нэмэх эсвэл 30 нэмэх ч юм уу мэдгүй. Өөрөөсөө л амар тийм дээд төвшний дээд насны хүмүүс арай тийм жоохон хөгшин бодолт хийдэг байсан гэж байна. Тийм үе шалчгүй байдаг л та. Би бол контр монтра бүр ийм дурсан үе бас байгаа. Пудраас их сухал пижонтис ч бас пудертэй штэ тий. Пижонтисийн энэ повдер болохоор бүр амар төлгөөр харагддаг. Тий нөгөө нэг будалтаа төгсгөх болохоор ингээд хөтлөөд идэг юм бэл штэ. Хөтлөөд барах ингээд цуг явж баваад штэ. Харин тий. За тэгээ өсвөр насны охтуудтай хандаж хэлэхэд өөртөө итгэлгүй битгий байгаарэ гэж хэлье. Бид хоёр ч гэсэн яг тийм цаг үеийг туулж агаад ирсэн. Бид хоёр ч гэсэн ер нь бол өсвөр насны охин. Тэгээд бид хоёроос өөртөө итгэлгүй юуд байсан. Тэгтээ тэрийг эдгэж чадсан. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн эдгэж чадна гэдэгт бид хоёр 100% итгэлтэй байна. Тийм. Энэ батган бол туулаад гарнаа манайхаа. Ер нь бол инсекюр байгаа зүйлээ ер нь бол засахад л болно. Тийм. Ингээл гутраал байгаад байх биш ер нь шууд засах арга бодсон юм билээ шүү манайхаа. Тэгээд биенийхээ дургуй хэсгээ
чи яг өөрөө гоё хичээвэл чи засаж чадна гэж би. Гэтэ ер нь тэгэл хүн болгон тийм perfect. Тийм хүн болгон өөрөө өөрсдийнхөө хувьд яг юм төгс болж бүтээгдэх байх гэж би бодоод. Тийм миний хувьд дахин давтагдахгүй. Дахин давтагдахгүй шүү дээ мэдээж ямар копидод энэ хүнийг ахаа ингэ бүтээч энэ чиг 2 хувлээ. Анкиг 6 хувилчил та гэсэн юм байхгүй болохоор тийм та нар бол цор ганц. Тиймээс бити ер нь өөрсдийнхөө нэг тийм те биений эсхийг ч юм уу голоор гэж хүсье. Батга матхыг бол манайхан арилгаж болно. Тийм арилгаж болно. Бүх зүйлийг засаж болно. Гэтэ үсээл засаж болохгүй. Хавар болоод үсээ хамаагүй тайруулж болохгүй мэлээ шүү манайхаа. Подкаст маань ингээд дуусах байна. Энэ жилдээ би бэлгээ өгье. Вау. Яах гэсэн юм бэ? Яах юм бэ? За яах юм? За тэгвэл би авч. Оо за яах. Хөө би авах шүү. За энэ болохоор Pigeon Teens-ийн ийм гоё сая чиний арчилсан бүтээгдэхүүнүүд байна. Баярлаа. Зүгээр дээ. Дайдасаа бэлэг авах ямар энэ да? Ой амар гоё нөө. Ямар юу юм бэ? За энэ болохоор Pigeon-ы 3 нэмэх юм шампунь тэгээд үсний ангижуулагч 2 байна. Ваа. Баярлаа. Зүгээр дээ. Ямар хөөрхөс авалгаад юм бэ? Тийм. За энэ болохоор охидууд маш хэрэгтэй ариун цэвэр хэрэглэл байгаа хамгийн нэмгэн Элис. За баярлалаа. Айгу хэрэгтэй бэлгэнүүд ээ шүү. Яна багтж гин багтахгүй юм шүү орой. За би авчих юм уу гэнэ. Дараагийнх нь болохоор Kagami брендийн 100% shoes. Вау. Хээ гоё амттай. Хэд яхад би Kagami-гийн кетчупт нь бүр үнэхээр хайртай. Йоо гоё буустай бас гоё штэ. Би бүр хоолнд идэг гэвэл яг уу. Оо за. Баярлаа. Оо яна. Оо багтахгүй ихнээсээ унаад яна sorry. Дараагийнх нь болохоор Macarons and More-ийн саяны ийдсэн хамгийн гоё. Oh my god, энэний гаднаас харагдаж байна уу? Оо харагдаж штэ. Оо Yummy. За ингээд баярлаа. Хардаа. Ямар гоё юм бэ? За ингээд надад ч гэсэн байгаа. Бид хоёр ингээд хоёулаа хос юм макаронтой боллоо. Ингээд Kagami, Macarons and More тэгээд Pigeon Teens, Элистэй маш их баярлаа. Баярлаа. Ингээд энэ удаагийн подкастаа ингээд өндөрлөе. Дараагийн подкастын дугаар хүртэл түр баяртай.